одоо сэтгэл хөдлөлийг нөгөө коучлдаг буюу те тасгалжуулдаг эцэг их гэж байдаг л да. Тэгэхээр одоо бид нэр ихэнх төвлөл нь бол сэтгэл хөдлөлийг үл хайхардаг, те үл тоомсолдог, дардаг төрлийн эцэг эхчүүд байчаад байна. Тэгэхээр коучлинг гэхээр яг мэдээж илүү нөгөө сэтгэл хөдлөлүүдийн ойлгоно, сонсон, те ямар ч сэтгэл хөдлөл байж болно, те энэ бол уур байж болно, найдас байж болно, сүрэг сэтгэл хөдлөлийг ч гэсэн хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тодорхой хэмжээнд коучлинг гэдэг маань одоо хэл хязгаарыг тогтоож өгөх, те тодорхой хэмжээний тэр одоо харилцан яриа, тэр одоо чиглүүлгээрээ бүгдийг хүүхдүүдтэй одоо тэр сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлэх вэ гэдгийг нь чиглүүлж өгөхийг хэлээд байна. Яг нь жишээлбэл сэтгэл хөдлөлийн тал дээр айгүй юм залхуурдаг төрлийн эцэг их гэж үстэй байдаг юм байна шүү дээ. Одоо жишээлбэл яг би дураар нь байлгнаа л гэл те. За яг нь тэгээ дураараа л яваад бүх төрлийн сэтгэл хөдлөлийг зөвшөөр гэсэн юм чи одоо тэгэл орилол чарлал уулжсэн ч гэсэн эсвэл хараалын үг хэлжсэн ч гэсэн хүнийг доромжилжсэн ч гэсэн энэ хүн хүүхд чөлөөтэй байж болно штэ гэж одоо нөгөө профессор заасан. Нөгөө төл рүү явчих гэж штэ. Тэгээд гэж бас болохгүй. Тэгэхээр энэ өөрөө юу юм бэ гэхээр залхуурдаг төрлийн эцэг их буюу хүүхдээ зүгээр зөнд нь орхичиж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас ингээд бид нар facilitate буюу нөгөө хүүхдээ оролцоотой яаж өгч чадахгүй байна гэсэн үг штэ. Тэгэхээр дасгалжуулна гэдэг маань хим хэмжээ бас тодорхой хэмжээнд тогтоож өгнө те. Тэгээд хүүхдтэйгээ аяандаа нөгөө стожийн зүрхээ нээгээд ярилцаад ажиглаад ирэхээр хүүхдэд өөрт нь хим хэмжээж тогтчихдог.